ихэнд нөгөө нэг хөшөө хүмүүс чинь имчилгээ бичүүлнэ гэл нөгөө нэг им бичүүлнэ гэл ирэхээрээ их сарын ихэнд нэг ихний нэг 2 3 өдөр бол нэг 70 орчим хүн өдөртөө үзэх ч юм уу тий. Тэр бол тэр нөгөө өдрийн нарамдаа бол хитэрсэн тийм тоогоор болоод бид нар үздэг. Ерөнхийдөө бол хүн ам ихтэй, ачаал жоох ихтэй ерөнхийдөө ажилдаг. Өдрийн үзлэг бол нэг 32-оос бол нэг буухгүй. За тэгээд ачаалтай үедээ бол 70 мал, им бичих, жар бичих үедээ бол 70 мал хүн ерөнхийдөө бол үзлэг хийгээ явагддаг. Хүмүүс чинь өөрсдийн буруу гэж ерөөсөө хүлээн зөвшөөрөх юм байна. Ерөнхийдөө эрүүл мэнд гэдэг юм ерөөсөө эмчэд татах за өөрийн эрүүл мэндэ. За тэгэл болж бүтэхгүй байх юм бол загин зандрах, хараад сүхэх, тиймэрхүү юм бишгүй барагдсан зарим зохиж авах гач байх. Тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг. Ерөнхийдөө одоо нийгмийн их бохимдолтой болчиход байгаа мó ард иргэж ерөнхийдөө айгүй их бохимдолтой, айгүй хуур хуцаартай ер нь байдаг. Тэгэл очир дугаараас өксүүлэл эмчээ чинь хідүүлэхний очирлал үзүүлэхийн тулд одоо чи би гээл тэгэл орж ирэл эмч нарын загиндаг. Ерөөсөө тийм хүндэтгэл гэдэг юм ерөнхийдөө бол нийт ард иргэдийн донд жоохон багассан болоо гэж би ерөнхийдөө бол хардаг. Тэгээ эмч хүнийг ингэж хүндэлдэг юм байх та гэмээр айгүй сонин бүр хараа зүхгээл ста нарийн хийсэн басаар хилээд гардаг хүмүүс айгүйх байдаг. Гэхдээ нийт хувь нь бол биш л дээ. Ерөнхийдөө нэг тагшин ширвээ шавартай тийм хүмүүс бас нэг өөрийн өвчлөлөөс онцлог. Тэгэл өвчтөе хүмүүс чи ерөнхийдөө юу гэж энийг л явах хэрэгтэй те. Бүгд ерөнхийдөө зовирлангуу тийм байна. Өрхийн чинэрл юм мэдгүй өрхийн чинэрл одоо юм хийдгүү юу хийж байгаа юм гэх мэтлэн те. Тэгэхэд бид нар бол өдрийн үзлэг бол ачаалтай үедээ 70-аас хэтэрдэг гэж хэллээ. Тэгээд өдрийн үзлэг нэг 30 эдтэй. Гэхдээ манай өөрөх бол ерөнхийдөө бол хайцангуй хүн ам ихтэй гэдэг утгаараа тэгдэг байж магадгүй. Гэхдээ бол бид нар няраа хүмүүстэй 70 хоног болгон сар хүртэл нь үздэг. Сараа цаашаа ингээд солигч нар нь үзээд эмч нартай холдоод ингээд шаардлагатай болоод эмч нар гэрээр нь эргээд ингээд явдаг. За хамдын хүмүүсээ иргэн. Дээрэс нь нэвтрийн өвчтнөө иргэн. За сарын ихэнд хэдэн зуун хүн одоо им бичих гээл. Тэгэл нарийн мэрэгжлийн бүх одоо хүмүүсийн юмыг үзэн анхан шатаар ирж байгаа. За хэрвээ шинжилгээ өгөөд тэрний юутай өөрчлөлтөө гараад эмчилгээ хийгээд бүр одоо үр дүн үзүүлэхгүй тохиолдолд дараагийн шатлал руу илгээдэг. Ерөнхийдөө бол ачаал айгүй ихтэй байдаг. Ер нь юм үзэхгүй нэ тэрэгээд тэгтээ ерөнхийдөө бол ихэн сурдаг. Ихэн мэнчнээс ойлгож авдаг. Олон тийшээгаа салбарлаж сурдаг. Олон янз бүрийн хүмүүс их үзэж сурдаг. Одоо их зовиртой тийм янз бүрийн зовиртой хүмүүсийг ер нь дотор бүх чиглэлээс одоо бид үзлэг ажиллагааг бол хийж авдаг. За тэгээд бүр дэлхийн байвал цааш шатлал руу явуулдаг да. Тийм жоохон давуу тал гэвэл одоо маш олон талын мэрэгжлийн үзлэг бүх одоо мэрэгжлийн үзлэг хийдэг. Одоо мэдрэлийн эмч, зүрх судас, одоо хоол боловсруулах, үе мөч гэл одоо бүх л одоо салбарын одоо үзлэг бүгдийг хийдэгтэй. Тэгээд дээрэс нь одоо өрхийн эмчийн юу үзлэг хийгээд одоо ийм тариа бичих гээл тэгэхэд нөгөө нэг нарийн мэрэгжлийн чинь энэ тариа бичсэн хүмүүс, хөшөө хүмүүс, залуу хүмүүс хурж ирнэ, нэмээ бичүүлнэ. Маш олон эмчээ одоо нарийн мэрэгжлийн эмч нарын кодоор бичнэ. Маш олон одоо салбарын чиглэлийн одоо код мэдэх болно. Оншин кодууд хичээжлэх болно. За тэгэл нэрээ үзлэг, ахмадын үзлэг, одоо хэвтрийн өвчтний үзлэг гэл ерөнхийдөө бол хуурахгүй тийм юм бол байхгүй. Одоо хүнд одоо өвдөх зовир юу лэн тэр бүгдийг ерөнхийдөө бол үзлэгтэй оруулаад үзэл явдаг. Одоо би нүдний эмч биш нүд үзэхгүй гэсэн юм бол ерөнхийдөө байдгүй. Тэгэхээр бүх салбараа л ер нь үзээ явдаг.